Банга орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-р хэсэг Монгол Улсын их хурлын жуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105-ийн 1 заасны дагуу үндсэн хуулийн цэцгийн гишүүний үүрэгт ажиллаж чөлөөлөх тухай асуудлыг хууль зүйн банга ороонд танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1-р хэсэгт үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэн тэдгээрийн 3-ыг улсын их хурл, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын дээд шүүхийн санал болгосноор улсын их хурл 6 жилийн хугацаагаар томилно гэж заасны дагуу Лувсан доржийн үлцийн сайхныг Монгол Улсын их хурлын 2023 оны 11-р сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын их хурлын санал болгосны дагуу үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр томилсон байна. Лувсан доржийн үлзий сайхан нь хууль тогтоох төлөөлийн дээд байгууллага болох Монгол Улсын их хурл дэгийн асуудлаар зөвлөх, улсын их хурлын үйл ажиллагаанд мэрэгжил арга зүй, техник зохион байгуулалтын тусалцаа үзүүлэх, ажиллах нөхцлөөр хангах, хууль заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Монгол Улсын их хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр 2025 оны 11-р сарын 27 оны өдөр үндсэн хуулийн цэцгийн гишүүний үүрэгт ажиллаж чөлөөлөгдөх хүсэлтэд ирүүлсэн байна. Монгол Улсын их хурлын дарга хууль зүйн өндөр мэргэжил төрийн албаны удирдах ажлын туршлагатай Лувсан доржийн үлзий сайхныг улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн болно. Лувсан доржийн үлзий сайхан нь 2019-2023 онд Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцад улсын их хурлын хамгийн газрын удирдлагын хувиар манлайлан оролцож Монгол Улсад үндсэн хуулийн эрх зүйн шинтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодиттой хувь нэмрийг оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинтгэлийг гүнзгийрүүлж Монгол парламентын ардчлалыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн бөгөөд энэхүү мэдлэг ур чадвар туршлага нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амьдралд бодиттой хэрэгжүүлэх, өр нөлөөг сайжруулах асуудлаар чухлаар тавигдж байгаа энэ цаг үед онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Иймд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105-ийн 1-д цэцгийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусгахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтэд анх илгээсэн байгууллагаараа уламжлан гаргасныг хууль зүйн байнгын хороо хилцэн санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна гэж заасны дагуу Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн гишүүн Лувсан доржийн үлзий сайхныг үүрэгт ажилласан чөлөөлөх тухай асуудлыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.